За бүгдээрээ бүлгийн энэхүү хэсэгт шингэн дэх цахилгаан гүйдэл буюу электролизийн тухай судлая. Давс хүчил эсвэл шүлтгийг усан дотор хийгээд хутгах юм бол тэр нь нэг төрлийн уусмал болдог. Тэр уусмалыг электролит гэж нэрлэнэ. За нэрсэн усаар гүйдэл гүүх үү гэвэл гүүхгүй. Яагаад тэгэхээр тэнд ямар нэгэн байдлаар цахилгааныг дамжуулагч үүрэг гүйцэтгэх бөөм байхгүй учраас. За тухайлбал зис дотор энэ үүргийг хэн гүйцэтгэх вэ? Сул чөлөөтэй электронууд гүйцэтгэх тийм үү? Энд бол тухайн шингэн дотор хэн энэ үүргийг гүйцэтгэдэг вэ гэвэл эерэг ба сөрөг ионууд гүйцэтгэдэг. За тэгвэл эерэг ба сөрөг ионыг одоо бий болгож байгаа тэр орчин бид нар юу гэж хэлэх вэ гэвэл электролит гэж хэлнэ. Энэ нэг төрлийн уусмал. За давс хүчил шүлтийн усан дох уусмал байх нь. Уусмал маань электролит байх нь манайхаа. Электролит. Гэх ба электролит дотор уусан бодисын молекулууд эерэг ион. За нэмэх ион гэж нэг. Нэмэх ионы нөгөө нэр нь катион. За сөрөг ионыг анион гэдэг байна. Болж задраад гүйдэл дамжуулах үүргийг гүйцэтгэх тийм чадaltaй болно гэсэн байна. Ус төрөгч энийг нэг жоохон өөрөөр унших хэрэгтэй. Ус төрөгч болон металлууд нь катион, галоген хүчлийн үлдэгдлүүд нь анион байх нэ. Энэ дотор ус төрөгчийг оруулж болох нь байна. Мөн металл оруулж болох нь байна. Энэ ангилалд. Харин энэ доод талынхын ангилалд галоген тэгээд хүчлийн үлдэгдлүүдийг бүгдээрээ оруулж харж болох нэ. Электролизийг явуулахдаа электролит дотор хоёр металл электрод хийж гүйдэл үүсгэгчийн эерэг туултай холбосныг анод, сөрөг туйлтай холбосныг катод гинэ гэж. За бүгдээрээ харъя. Энд нэг юм савн дотор уусмал байлаа гэж бодъё. Энэ уусмалыг юу гэж хэлдэг гэлээ сая? Электролит гэж хэлсэн. Электролит дотор энэ хоёр одоо электродыг оруулсан. Электрод шүү энэ хоёр. Энэ хоёрын нэр нь электрод байх нь. Жохон нэгнтэйгээ төстэй үгнүүд яваад байна тийм ээ. За тэгээд нэг электродыг нь зайны эерэг туйлд нөгөөхийг нь сөрөг туйлд холбосон байна гэж. Эерэг талд нь холбосныг нь бид нар юу гэж хэлэх вэ гэвэл энийг анод гэж хэлэх нь байна. Нөгөөхийг нь юу гэж хэлэх вэ? Нөгөөхийг нь катод гэж хэлдэг гинэ. Анион, катион. Тэгэхээр анион хэн рүү татагддаг вэ гэвэл анод руу татагддаг. Катионууд нь катод руу татагддаг учраас ингэж хэлсэн байх нэ. Катион эерэг цэнэгтэй. Эерэг цэнэгтэй зүйлс мэдээж хаашаага татагдах вэ гэхээр сөрөг цэнэгт татагдаад катод дээр очино. Тэгэхээр катод маань өөрөө сөрөг туйлтай холбогдох нь байна. Анион маань өөрөө сөрөг цэнэгтэй буюу нэмэх цэнэгтэй анод гэсэн тэр электрод руу татагдаж очих нь байна гэсэн санааг нь илэрхийлнэ. За тэгээд энэ дээр бичсэн байна. Анионууд анод руу, катионууд катод руу явж гүйдэл үүсгэнэ. Энэ хэсгийг зогсоож байгаад өөртөө дахиад нэг сайн бодоод үзээрэй. Тэгэхээр катионууд хэн рүү татагдах нь вэ? Катод руу татагдана. Катод бол өөрөө сөрөг цэнэгтэй. Анионууд хэн рүү татагдах вэ? Анод руу татагдана. Анод нь өөрөө нэмэх цэнэгтэй тийм электрод байх нэ. За үргэлжлүүлээд харъя. Усны электролиз. За ус гэж байгаа учраас ямар нэгэн савн дотор ус хийгээд бүгдээрээ тэнд хоёр электродыг оруулаад тэр хоёр электродоо зайнд аваачаад холбох нь байна. За би нэг арилгач. Дахиад бүгдээрээ ярилцъя. За энд бол ингээд ус байгаа. Мэдээж ус маань өөр ингэсэн уусмал болсон байх. Учиртаа тэгжээж цахилгааныг дамжуулна. Устаа савнд хоёр хуруу шилийг амсрыг нь доош нь харуулan байрлуулсан бөгөөд гэж. За энд нэг юм хуруу шил байгаа юм байна. Ингээд доош нь харуулаад байрлуулж. Нөгөөх нь энэ байна. За энэ хоёрыг хэлж. Тэдгээрийг усаар дүүргэсэн байжээ. Энэ хоёр маань ингээд устай байж, дүүрэн устай. За анхандаа ингээд дүүрэн устай байсан гэж бодчих. За тэгсэн яасан. Түлхүүрийг залгахад энд байгаа түлхүүр ингээд залгахад хуруу шилнүүд дэх усны түвшин буурч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ дотор байсан усны түвшин нэг энэ хавьд ирсэн гэж бодъё бүгдээрээ. Энэ хавьд ирсэн. Усны түвшин буурч эхлэх ба тэдгээрийн суларсан хэсэг тус бүрэн дээд талынх нь хэсэг нь за би одоо тэрийг дээд талынхын хэсэг нь суларсан хэсэг гэж энийг хэлээд байна. Энэ хоос хэсэг нь юугаар дүүрсэн юм бэ? Усны задралаар үүссэн ус төрөгч ба хүчил төрөгчийн хийнүүдээр. За ус төрөгч H2 O2-оор дүүрэх нь байна. Хүчил төрөгчийн ионууд нь сөрөг цэнэгтэй тул эерэг туйлыг оруулсан шилэнд. За энд бол
хүчил төрөгч явах нь байна. Хүчил төрөгч цугларах нь байна. Энэ дотор юу цугларах вэ? Ус төрөгч. Яагаад энэ маань анод. Анод маань сөрөг цэнэгтэй бөөмсүүдийг татаж ойртуулнаа. Ус төрөгчийн ионууд нь сөрөг туйлыг оруулсан шилэн тус хуримтлагдана. Эзэлхүүний хувьд хуралдсан ус төрөгчийн хий. За эзэлхүүн ус төрөгч VH2. Энэ хүчил төрөгчийн хийнээс 2 дахин их байна. 2VO2 гэсэн үг. Тэгэхээр ус төрөгч байна илүү их ялгарч хуримтлагддаг байх нь тухайн хуруушланд. За тийм учраас нэлээд усаа доош нь ингэж дардаг байх нь л дээ. Туршилтын хичээнийг туршилтын үр дүнгээс харахад хэлхээгээр урсан өнгөрөх 1 колон цэник бүрт ялгархын хэмжээ нь тэг 100-ны 12 см3 H2 ба тэг 100-ны 6 см3 O2 байх ажээ. За 2 дахин их байгаа та бүхэн харж байгаа. Цуваа холбоотой ижил савнууд дээр хийсэн туршилтад. За энэ туршилт гэсэн үг энэ доор. За энэ туршилтад А савнд хуралдах O2-ийн хэмжээ. Энд нэг юм O2. За энэ O2-ийн хэмжээ нь B савнд хуралдах O2-той хэмжээгээрээ тэнцүү байх нь. Энийг одоо юу гэдэг V эзэлхүүн A O2 V эзэлхүүн B гэх юм бол энэ хоёр маань хоорондоо тэнцдэг байх нь. За энэ гэсэн үг. Мөн H2 ижил гэсэн байна. Өөрөөр хэлбэл энд хуримтлагдах H2-ийн хэмжээ нь А савндах B савндах H2-ийн хэмжээтэй ижилхэн байх нь гэсэн санааг энд илэрхийлж байна. Зэрэгцээ холбол мөн л тэнцүү хэмжээнд хуваарлагдсан байна. 3 ижил савны хоёрыг зэрэгцээ үлдсэнийг цуваа холбол зэрэгцээ хэсгийн нийлбэр хэмжээ нь цуваа савнд ялгарах хэмжээтэй тэнцүү байна гэж хэлсэн байна. Сүүлийн өгүүлбэр маш чухал шүү. За энийг хараад аваарай бүгдээрээ. За ингээд үүнтэй холбоотой нэг жишээ хийж үзье. Жишээ 25. Нэгэн электролизийн туршилтын явцад хэлхээгээр 10 секунд хугацаанд 1 ампер гүйцэтгэжээ. Туршилтын дүнд ялгарсан H2 ба O2 хий тус бүрийн атомын тоглол массыг тус олоо гэж байна. 10 секундэд ямар хэмжээний электрон ялгарх вэ гэдгийг бүгдээрээ авч үзье. Гүйдлийн хүч гэдэг бол нэг ч хугацаанд дамжуулагчийн хөндлөн огтлын талбайгаар өнгөрөн урсах цэнэгийн хэмжээгээд ингэж тодорхойлсон бүгдээрээ. За энэ дээрээс бүгдээрээ Q болж болно. Q I-ыг үржих нь T. 10 секунд 1 ампер. Ингээд 10 кулон цэнэг урсан өнгөрсөн байх нь. 10 кулон цэнэг дотроо хэдэн хичнээн хэмжээний электроныг агуулах вэ? За нэг электроны цэнэг өөрөө 1.6-г үржих нь 10-ын хасах 19 зэрэгэ гэдэг тэр дээр өгчгсөн байна хаалтан дотор. Тэгвэл 10 кулон маань хэдэн ширхэг электрон бүртэж байж энийг бий болгоод байгаа юм бэ? За тэгвэл тэрийг X гэж. Ингээд бүгдээрээ пропорцлоод олъё бүгдээрээ. X тэнцүү 10 кулоныг үржих нь 1 электрон. За хуваахан 1.6-г үржих нь 10-ын хасах 19 зэрэг X тэнцүү. Зургаан 125-ыг үржих нь 10-ын 19 зэрэг ширхэг электрон байгаа юм байна. Нийлж ээж тэр 10 кулон цэнэгийг бий болгох нь. За энэ электронууд электролит дотор байх нэ. За нэг зүйлийг би анхааруулахад нэг ус төрөгчийн атомыг H2 гэж ялгаруулахад хэдэн ширхэг электрон хэрэгтэй вэ гэвэл 1 электрон хэрэгтэй. Харин хүчил төрөгчийн нэг атомыг ялгаруулахад шаардагдах электроны тоон 2 электрон хэрэгтэй байдаг. Энэ дээрээс ялгарсан хүчил төрөгч ба ус төрөгчийнхөө хэмжээг бүгдээрээ олж болж байна. Надад хэдэн ширхэг электрон байгаа ийм хэмжээний. Тэгвэл эдгээр нь нийлээд хэдэн ширхэг ус төрөгчийг хэдэн ширхэг хүчил төрөгчийг ялгаруулсан бэ гэдгийг бүгдээр олъё. Ялгарах ус төрөгч гэж яагаад. За ингээд болж байна. Тэнцүү. 625-ыг үржих нь 10-19 зэрэг электрон нь мөн л 625-ыг үржих нь 10-19 зэрэг
ус төрөгчийн атомыг ялгаруулна. Ялгарах O2 нэг атом тэр нь юуны O2-ийн атом 2 электрон шаарддаг болвол 625-ыг үржих нь 10-19 зэрэг n ийм хэмжээний O2-ыг ялгаруулна. За тэр number буюу sharp тэр чагтмын тоо гэсэн үг. За O2-ийн тоо маань тэнцүү. 2 тоо нь хэдийг 625-ыг үржих нь 10-19 зэргийг 3125 үржих нь 10-19 зэрэг ширхэг O2-ыг ялгаруулах нэ ширхэг гэж. За одоо бид нар юуг болох юм? Атомын тоонуудыг бүгдийг нь олчихсон. Эдгээр маань А байла. А-гийн эхний хариу нь энэ. Дараагийн хариу нь энэ. Энэ бол А-д харьяалагдана. Б дээр нь юуг бол гэсэн юм бэ? Массыг тус тодорхойлоо гэсэн байна. За тэгвэл ийм хэмжээний одоо ялгарч байгаа атомууд нь нийлээд ямар масстай болох вэ гэдгийг олъё. 625-ыг үржих нь 10-19 зэрэг ширхэг ус төрөгчийн атом нь ямар массыг бий болох вэ? Нэг ширхэг ус төрөгчийн атомын масс нь 166-г үржих нь 10-ийн хасах 24 байд юм байна. Грамм. За ингээд. За одоо үржүүлнэ шүү дээ. 625-ыг үржих нь 166. 1375 1375-ыг үржих нь 10-ийн хасах 5 тий. Грамм. За ийм грамм болох нь байна. Энийг масс H2 гээ бүгдээрээ. Масс O2. Бидний ширхэг байгуулаа 3125-ыг үржих нь 10-ийн 19 зэрэг O2 байгаа. Нэг O2-ийн хүчил төрөгчийн масс нь 2.7-г үржих нь 10-ийн хасах 23 грамм байд юм байна. За энэ дээрээс явсан. 3125 үржих нь 843 за 844 л гэж дөө. Энэ нэг бас 38 гэж. 38 8 44 үржих нь 10-ийн энэ хасах 4 гарах юм байна. Грамм байх нэ. За ингээд энэ хүү бодлогыг ингэж бодно. Энэ дээр нэг анхаарах ёстой зүйл нь нэг атомыг одоо суулж гаргах электроныхон тоон 1 тэр нь ус төрөгчдөр харин хүчил төрөгчдөр 2 электрон байдаг байх нэ.